Өмнө Говь аймаг Дэлхийн номын сангийн стандартад нийцсэн номын фондын өргөтгөл дижитал тоногдох хөрөмж бүхий номын сангийн шинэ барилгыг барьж нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус барилгын зураг төсвийг 2020 онд эхлүүлэн улсын төсвийн 4.2 тэрбум төгрөгөөр барьж, орон нутгийн 2.1 тэрбум төгрөгийг доторх интерьер тохиолдлыг шийдвэрлэн инхүү ашиглалтанд орууллаа. Энэ сайхан номын сангаа бид хүн олон нийтэд үргэлж нээлттэй байлгаж шинэ соргог дэлхийн түвшний уншлага үйлчилгээг хүргэхээр хичээн ажиллах болно. Барилгын интерьер дизайн болоод барилгын үндсэн архитектур дизайны онцлог тохирсон өвөрмөц уншлага үйлчилгээ мөн нутгийн онцлогтой холбоотой ийм уншлага үйлчилгээнүүдийг явуулж бид тасралтгүй бас хүртээмжтэй үйлчилгээгээр ард иргэдэд бэлэг барьж ажиллах болно гэдгийг нээлтийн сайхан өдөр хэлэх байна. Манай номын сан 45,090 ном хэвлэл бүхий ариун баялаг сахан мөрөгтэй мөн энэ ном хэвлэлийг цаашид баяжуулж хадгалт хамгаалтыг нь сайн авч явахад энэ сайхан өргөн маань бас бидэнд бас их урам зориг өгж байна. Бичиг соёлын гайхамшигт өв соёлыг хадгалж хамгаалж иргэд олон нийтийг соён гэгэрүүлэх зорилгоор бүтээн байгуулсан номын санаанд 3 давхар 1452 м квадрат талбайтай нийтийн болон хүүхдийн ангилт номын багчуудын гэр бүлийн ганцаарчилсан захим номын гих зэрэг 5 уншлагын танхимтай. Соёл таны мэдхүү сургалт зохион байгуулахад зориулсан чөлөөт орон зай болон өрөөнүүдтэй нэг доороо 150 уншигч хүлээж авах хүчин чадалтай орон нутгийн жишг номын сан болжээ. Шинэ номын сангийнхаа нээлтийг хийж байгаа номын сангийнхаа хамт олонд маш их баярлж байна, баяртай байна. Энд ирээд Ахмад номын санчид, үе үеийн номын санчид, үе үеийн номын сангийн дарга нар, үе үеийн нягтлангууд, сум сургуулийн номын санчидтайгаа уулзаад маш их баяртай байна. Одоо тэгээд энэ хоёрын номын санд би ч 83 оноос 2001 он хүртэл номын санд тасралтгүй 38 жил 9 сар ажилласан. Тэгээ одоо энэ хүүхдүүдийг энэ хоёр номын өргөөнд бүгдээрээ сайхан ном уушаад мэдлэг боловсруулалтаа дээшлүүлээд эрдэмтэй номтой олон улс манай аймгаас төрөөсэй гэж бодож байна. Өсөлттэй өмнө Говь хөтөлбөрийн хүрээнд нутгийн номын сан хөтөлбөрийг боловсруулж номоор дамжуулан хувь хүний бүтээлч хандлага, эх орон жүжиглэлийг төлөвшүүлэхэд номын сангийн үргийг нэмэгдүүлж ажиллахаас гадна номын сангийн эрдэм шинжилгээний төвшөц газар болгож номын санчдын мэргэжлийн боловсон хүчний тоог өсгөх, мэргэшүүлэх, сайн туршлага судлах нэвтрүүлэх ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Өмнө Говь аймгийн Төв номын сангийн сан хөмрөгтөө хадгалаастай 45,090 ширхэг ном бүтээл хадгалагдаж байна. Төв номын сангаараа тогтмол үйлчлүүлдэг 113,310 уншигч байгаа юм байна.